За сайн байцгаана уу? Уншлах сонсох өдрийн мэндийг хүргье. За энэ удаагийн сэдвээр тэр хүний сэтгэлд одоо хэн байгаа вэ гэж. Тэр хүний сэтгэлд байр суурь эзлээд байгаа хүн нь хэн бэ гэж үзэх гээд байна, тийм ээ. За ингээд 3 сонголттой. За 3 сонголт хөөрөл түлхүүр, алтан түлхүүр, мөнгөн түлхүүр. За та сонголтоо зөв хийгээрэй. За сонгосон түлхүүрнийхээ уншлагыг дараах хэсгээс. За 1-р группийн энэ түлхүүрийг сонгосон хүмүүсийн уншлага эхлэх гэж байна. За 1-р группийн ерөнхий нийт энержи яг юу хэлэх гээд байна энэ хүзрүүд? Rekindle, the present. За эдгээр хүзрүүд тийм ээ. King of Cups мөн байна тий. За энэ бас байна. За эдгээр хүзрүүд яг юу хэлэх гэж байна? Хуучин холбоо дахин сэргэх, дахин асаж эхлэх. Одоо нэг унтарж исэн гал дахин асах тий. Нэг цогшоол унтраал ингээл за нэг л биш болол ингээд одоо нэг гал унтраад эхэлдэг шүү дээ. За яг тэгэл за энэ амьдрал за энэ харьцаа дуусчээ гэл ингэж идэл. Дахин одоо нэг үнсэн дундаас юу гэдэг лээ цогшоод эргээд гал үүсдэгтэй адилхан. Дахин цэцгэлэх. Дахин асах гэсэн утгатай. Recommend бүр дахих. За ингээд харьцаа ер нь дахиж эхлэх гээд байгааг илэрхийлээд байна. За тэр хүний сэтгэлд тэгэхээр та байгаа гэсэн үг байна. Одоо нөгөө яг магадгүй удаан амьдарчаар хүмүүс нөгөө нэг харьцаа нэг ингээ хурж байгаа юм шиг дандаа өдөр болгон одоо амьдрал бол юу гэдэг лээ өдөр болгон тийм романтик өдөр болгон тийм сайхан байдгүй нөгөө нэг ээлжилдэг гэдэг шиг хосын харилцаач гэсэн хүмүүсийн харилцаач гэсэн ер нь нэг хэсэг ингээд жоохон өөддөг юм уу одоо хөрдөг юм уу яанч гэдэг үлээ тэгэл ингээ янз янз л байгаа шүү дээ хүмүүсийнх. За тэгэхээр магадгүй тийм цаг үе даваад эргээд дахин сэргэж байгаа сайхан харьцааг хэлэх гээд байна. За нэг хэсэг нь бол бүр за энэ харьцаа дууслаа да, харьц дуусчлаа да гэж бодож исэн бол энэ харьцаа өмнөх хүнтэй ч холбоотой байсан харьцаа дахин сэргэнэ гэсэн үг. Oracle message картууд яг юу яадаг вэ гэхээр тийм ээ. Би энэ хүзрүүдийн гэдэг нэг жаахан гар энэ нэг жижигхэн дэлгэцэн дээр миний гар нэг тийм гой биш л дээ. Тийм учраас ингээд хүзрүүдэд байрдгүй юм шүү заяа. Барьдаг байсан үе байгальтай миний ихэнх хэсгийг үзээрэй. Гар марч чадаа бүр илүү бор харагдал одоо бүр тий уул бодитоос ч илүү ч харагдаад байгаа шиг. Тэгэхээр би барихаа болчиход байгаа юм сүлд. За тэгээ хүнд эцэст нөгөө хэлэх гээд байгаа үг мессежийн чухал болохоос биш одоо хүзрөө барьж ярина уу зааж ярина уу тэр нэг чухал биш байхаа гэж бодож байна. Би бүр тэр тусмаа нэг ингээл яг алиг нь яаж ингээд хараад сувхаас илүү хүмүүсийг сонсдог болов уу гэж боддог шүү дээ тий YouTube-ыг. Кино биш юм чинь хардаггүй л ах за яг хардаг ч гэж болно харлаа гэхэд нөгөө тий гараасаа болоод нэг хатар тэгж барьдгүй гэсэн нэг дэлгэцэн дээр нэг ингээл бариад байх надад нэг таалагддгүй юм яг хувь нэг тий. За гой гартай байсан бол барих л ах л та. Тий. За. За тэгэхээр сэтгэлдээ орхиж чадаагүй нэг буюу таныг дахин бодоод байна л гэсэн үг.
Гэхдээ 100% бүгдээрээ одоо тэр дахин бодож байгаа хүн нь та юу гэвэл бас үгүй байх магадaltaй. Тэр хүний доторхыг бодож тэр хүний доторхыг үзэх гээд байгаа учраас. Ер нь тэгэхээр өмнө нь харьцажсэн, холбогдожсэн хэнийг нэгэ бодоод байна л гэсэн үг шүү. За тэр нь хэрв та бол таныг өөрөн байгуул өөр хүнийг бодох гээд байна л гэсэн үг. За энэ 5-ын вонц буюу 5-ын саваагаар яг юу хэлээд байна гэхээр ер нь энэ дотоодын зөрчил байгааг илэрхийлээд байгаа. Тэр хүний дотор талд. Одоо энэ байж байгаа мань зөв үү? Яг л дахин цэцгэлэх, дахин ингэж гарч ирэх энерги байгаад байгаа учраас нэг л өөрийнхөө дотоодтой одоогийн байгаа байдал сэтгэлд нь байгаа хоёр юмны одоо зөрчлийг илэрхийлэх гээд байгаа байхгүй юу? Тийм. За гэжээл энэ дөрвийн сэлмээр юу гэлж ийн гэхээр аль болох одоо хийсэн сонголт минь зөвөө, одоо байгаа минь зөвөө гэж тайван амар амгалан байхыг хичээж байгаа. Хичээж байгаа шүү заяа. Гэтэл энд дотоод нь бол зөрчилтэй байгаа. Наана нэг тийм болж үүдсэн хүн шиг бүх юм нь болж байгаа юм шиг яг одоо ингээл байж ах хэвээр газараа байж байгаа юм шиг боловч дотоодын сэтгэлийн зөрчил. Тэгэхээр тэр хүний сэтгэлд одоо ч презент гэж байгаа байхгүй. Одоо ч байр суурь эзлээд тайван байлгадаг ингээд өөртөө зөрчилдүүлээд байдаг хэн нэгэн бол байдгаа гэсэн үг. Friendless present хоёр энэ тий. Friendliness. Энэ хоёр үзэр болохоор тий. Ерөөсөө одоо за мартчихъя. За хайчи. За аль хэзээний өнгөрчихсөн харьцаа одоо ингээ хайш дуусаа үздэй гэл одоо ингээл энэ хүн бодохыг хичээж байгаа гэсэн үг байхгүй юу? Нана амраа монголонгаар ингээд за хайш тэр харьцаа бол дууссан. Одоо гэж тэр бол нэгтэй хэрэгж ирэхгүй мэргүй. Тэгэд бодоод аль болох одоогийн байгаа нөхцөл дээр байхыг хичээгээд байгаа хүн гэсэн үг байхгүй юу? Гэтэл бол дотоодын дуу хоолой ерөөсөө тэгж хэлэхгүй нэ гэж. Би зөв сонголт хийсэн. Одоо байгаа газар минь зөв өө. Одоо сонгосон хүн маань зөв өө гэд ингээд бодох гээд байна гэсэн үг. Бодохыг хичээж ийн гэсэн үг. За тэгэхээр тэр хүн болвол дотоодд нь одоогийн байгаагаас нь өөр хүн өнгөрснөөс үлдсэн хүн байгаа гэсэн үг шүү за. Тэгэхээр магадгүй тэр хүнтэйгээ дахин эхлэх, дахин цэцгэлүүлэхийг хүсэж байгаа. Ер нь өөрийгөө мэдэрсэн гэсэн үг. Яагаад? King of Cups үзрээр хугацааны дараа за би угаасаа ерөөсөө сэтгэл дотор байгаа тэр нэгэндээ л хичнээн одоо мартчихдаг чи ингэж гисэн ч гэсэн чадахгүй байна гэдгээ ойлгосон гэсэн үг шүү. Миний хувьд л ерөөсөө алдсан байж магадгүй. Тэр хүн байхгүйсэн ч гэсэн болно гэж бодсон байж магадгүй. Тэр хүн байхгүйсэн ч гэсэн одоо бүр илүү сайн сайхан амьдрна гэж бодсон ч гэж магадгүй. Тухайн үедээ нэгсэндээ алдсандаа харамсаж байгаа хүн шүү энэ. Дотооддоо зөрчилдсөний эцэст одоо нөгөө жинхэнэ яг л дотоодынхоо зүрх сэтгэлийн дуу хоолойг сонсохоор одоо хин нэгэн буюу чи юм уу эсвэл өнгөрснөөс үлдсэн хин нэг юм уу та одоо альж байр суурийнх нь хүн байж болно шүү дээ. Тэр нь байсаар байгаа гэсэн үг. Тэрийгээ сонгохыг хүсэж байгаа бүр. Тэрийгээ сонгохыг мөн хамгаалахыг хүсэж байгаа. Тэр хамгийн бэст нь байсан байна гэдгийг ойлгож ухаарсан гэсэн үг. Тэр эсвэл та тийм ээ. Тэр бол энэ нэгдүгээр гөрөлийг сонгож байгаа хүмүүсийн мэдээж ингээд бүгдээрээ нэг сонголт юм дээр байна гэж байхгүй шүү дээ. За тэгэхээр нэг хэсэг нь болохоор таны бодож байгаа тэр хүний дотор талд өнгөрснөөс нь үлдсэн хин нэгэн байна. Нэг хэсэг нь энэ. Хоёр дахь хэсэг нь та хэрв өнгөрснөөс нь үлдсэн хүн нь та өөрөө болвол тэр хүн таны талаар тантай дахин цэцгэлүүлэхийг хүсэж тантай одоо бүр үр хөвгттэй гэр бүл байсан ч байх.
За тийм хүмүүс таны бодож байгаа тэр хүн эргээд бүр хугацааны эцэст таныг хамгийн бэст нь байсан юм байна гэдгийг ойлгоод байна гэсэн үг шүү. За ийм л нэгдүгээр группийн үндсэн одоо уншлага болоод байна. За энэ дэр бол тэгтээ нэлээд асуултууд ургаж гарч ирж байна те. Тэр хүн одоо тэгээд эцэст нь цаашаа яг альдигээ сонгох ба аль талдаа үлдэх вэ гэсэн. Ер нь бол хуучныгаа өмнөх нь илүү байсан байна гэдгийг сонгох гээд ах шиг байна те уншлагаас ерөөсөө. За тэгэхээр ийм асуултууд үлдээд байгаа юмыг одоо тэгэл хувийн уншлал авсан дээр байдаг бахтаа л гэж би бол хэлдэг. Тэгээд авсан ч хамаагүй ялгаагүй хамаагүй л те. Заавал ав гэдэг байгаа юм ерөөсөө биш. Зөвхөн хэрэг танд та аль тал нь вэ гэдгээс шалтгааллах гэдэг шиг байна бас тэг. За тэгэхээр ямар ч гэсэн тэр хүний сэтгэлд хэн нэгэн бол маш хүчтэй хэвээрээ үлдсэн. Үлдсэн нэг нь тааж байж болно. Тэр хүний амьдралаас үлдсэн хэн нэгэн ч байж болох гэдэг. Гэхдээ нэг юм байна. Тэр хүн рүү очихоос айж байна. Намайг одоо ахиж хүлээж авах болов эсвэл тань руу ирэхээс айж байна. Ахиж хүлээж авах болов. Яагаад гэвэл энэ хүнтэй тухайн үеийн дээр салсан, холдсон нөхцөл байдал нь эргэж нийлэхгүй юм шиг салсан байх магадлал маш өндөр. Эргээд учрахгүй юм шиг. Тэгвэл таны одоо та хэрв одоо энэ хүнд орхигдсон, хаягдсан нэгэн хэрв сонсч ивэл хизээ нэгэн цагт ирэндээ гэдэгт ингээд нэг итгэхэд хүлээгээд л байсан гэсэн үг шүү. Нэг ялгаа нь. Дахин цэцгэлэндээ гэд хүлээгээд байсан гэсэн үг. Энэ манай энэ жоохон тэнэглэж явж байна да одоо тэгж хагаад эцэст нь те. Ягаад гэвэл таны гаргасан сэтгэл үнэн байсан учраас нөгөө хорвоогоос хаанаас чайгаад миний хайрлсан шиг хайрыг бол олохгүй гэсэн тийм итгэл байсан учраас та хүлээж исэн гэсэн үг. Гэтэл энэ хүн эрэхтэй айгаад байна. Ягаад гэвэл тухайн үед гаргасан зан ааш характер те. Таныг бол нэлээд гомдоосон байх гэж бодохоор байна. За тийм болохоор та одоо наана те хичнээн салаад хэдэн жил болсон ч вэ хэдэн сарч болсон ч вэ хамаагүй. Энэ бол дахин сэргэх харьцаа. Та магадгүй өөрөө таа ч гэсэн бас тэр айцтай хүн нь байж болно. Тэгж итгэдэг хэрнээ за нэг үйлдэл хийгээд үзэхэр яадаг бол гэд. Яагаад гэвэл тухайн үеийн тэр нэг өнгөрсөн цаг дээрхтэй өнгөрсөн цаг энэ презент гэдэг нь одоо болчиход байгаа. Өнгөрсөн цагаас авсан таны нэг санаанд ормгүй хариу санаа эсвэл бүр ингээд нэг бол санаанд ормгүй хариу бүр таны гомдохоор нэг бол одоо юу гэдэг гэсэн үг. Бүр та ингээд битсэн ч гэсэн танд бүр ингээд нэг хүн юм битсэн юм шиг хандахгүй ингээд баг зүгээр нэг синдэл бүр хэдэн зуун удаа бичижсэн ч хэдэн зуун удаа дуудлага хийжсэн ч огт авдгүй огт ядагчгүй тийм хүн байж магадлал маш өндөр. Тэгээ та юу бодож санаж байгааг нь өрөөсөө мэддэггүй. Гэтэ энэ хүний одоогийн бодол нь тун саяхан болтол тийм байсан болвол та нэгтээ за энэ харьцаа хайрт дуусчээ тий гэж бодож байгаа. Гэтэл тэр хүнд одоо л тэр хүн ойлгож байгаа байхгүй юу? Одоо л хүн болгон цаг хугацаатай хүн болгоны цаг нь өөр гэдэг чинь л тэр. Өчнөө удаан амралт завсралаа аваад өчнөө удаан 50 байх гэж хичээгээд өчнөө удаан сонгосон газараа байх гэж хичээгээд тэгтээ нэг голоос нэг юм гогдчихо сэтгэлд нэг юм байсаар л байдаг гэдэг нэг юм байгаа шүү дээ. Тэгээд тэгсцсний эцэст энэ хүн надад хамгийн чухал нь хамгийн минь угаасаа тэр байжээ гэдэг дээрээ ирчээд байгаа цаг үеийг хилээд байгаа шүү за.
Яг та тэр хүнтэй байхад хамгийн тайван, хамгийн өөрөөрөө байх мэдрэмжийг өгч исэн. Одоо байгаа газар дээрээ тийм биш байгаа гэсэн үг. За ингээд уншлага бол ерөнхийдөө ойлгомжтой байна те. Тэрний сэтгэл байгаа та эсвэл тэр нэгэн хүн нь яг яадаг хүн бэ? Хамтдаа байхдаа хамгийн тайван, хамгийн өөрөөр нь байлгадаг гэсэн үг. Маш их ойлголцол, бараг нөгөө үгээр ярьсан чи яриаггүй ч ойлголцож идэг. За энэ хүн нэг ийм юм бодож л байгаа болов гэдгийг мэдэрж идэг гэсэн үг. Тэгээд халуун дулаан ингээд нэг зүрхэнд нь нэг тийм нөгөө унтардгүй гал шиг төвөнж идэг. Нэг цогшчоол гал ингээд нэг байдаг штэ, нэг өвлийн гэрт ингээд нэг шинжэнгөө ингээд нэг унтрахгүй нэг за тэрийг бол хөдөө гэр галтай айлын хүмүүс мэдэх бах те. Шинжэнгөө гой зөөлөн дулаахан гал ингээд өглөө босоход цогшоол байж идэг. За яг тэрэн шиг сэтгэл төрүүлдэг гэсэн үг шүү. Зөөлнөр дулаахнаар удаанаар төвөндөг гал гэсэн үг. За тэгэхээр тэр хүний одоогийн бодож байгаа сэтгэл би ер нь яг хинтэй байх та ингээд энэ чинь 50 амгалан байх гэж хичээж шít. Би ер нь хинтэй байхдаа яг өөрийнхоороо хин намайг яг өөрийнхөөр минь байгаагаар минь хайрладаг билээ гэж бодоод байгаа гэсэн үг шүү. За тэгэл тэр сонголтоо хийх гэж энэ хүн за яг сонгоод заавал ирнэ гэж хэлж байгаа юм биш. Ирэх нэг хэсэг нь байгаа л баг. Ирэхгүй ч гэсэн нөгөө явсандаа бантаад одоо ирч чадахгүй байгаад байгаа нэг хэсэг нь байгаа л гэсэн үг. Тэгээ ирэх ирэхгүй бол энэ дээр үзээгүй учраас ямар ч гэсэн тэр хүний сэтгэлд за нэг юм халуун дулаан байр суурийг эзэлдэг хүн байна гэж хэлэх гээд шүү. За ингээд нэг дүр группийн уншлага төгслөө. Уншлага сонссонд баярлалаа. Амжилт хүсье баяр та. За 2 дугаар группийн уншлага. За 2 дугаар группийнхан маань тэр хүний сэтгэлд одоо яг хэн бэ нвэ гэдэг уншлага хийх гэж байна. За Фатенш гэдэг энэ карт тийм ээ. За энэ юу гэж юм? Тэр хүн ерөөсөө яарахгүй байна тийм. Дотроо мэдрэмж байгаач бүх зүйл нь зөв цагтаа л болно. Болох юм болдгоороо л болно гэж бодож байгаа гэсэн үг. Гэт ажиглал байж байгаа гэсэн үг. Яраагүй гэсэн үг шүү. За creativity. Энэ холбооныхаа талаар нэлээд боддог. Яаж ойртох вэ? Яаж харилцах вэ? Яаж зарим хүмүүсүүдтэй дахин холбоо үүсгэх вэ? Өмнө хэн нэгэн учирсан хүн байвал яаж дахин холбоо үүсгэх вэ гэж. Энэ харьцаа ер нь бол өмнө нь таарч исэн, учирч исэн хүн таны мэддэг хэн нэгэн гэсэн үг. Таны мэддэг хэн нэгэн таныг бодож байна. Тэгэхдээ харьцаа гүнзгийрээгүй одоо удаанаар харж ажиглаж байгаа гэдэг хүчтэй үзрүүд байгаа даа л да энэ хоёр үзрүүд маань. Тэгэхээр дотроо нэгсэндээ одоо бом төлөвлөгөөл боловсруулж байна. Аюуг ажиглаж идэг. За хизээ яавал яах вэ гэд. Нэгсэндээ 7 хэмжиж нэг огтлон гэдэг шиг үг үйлдэл болгоно одоо анзаарч нөгөө зөв цагийг хүлээж байгаа гэсэн үг шүү. За ремит гэдэг. Чи дахин уулзах гэсэн үг тийм. Дахин уулзах. Бичсэн гоос дахин уулзах тангараг гэдэг. За тэгэхээр өмнө холбоотой байсан тэр хүнтэй магадгүй бага наснда, бага залуудаа эсвэл хэсэг хугацааны өмнө те дахин уулзах одоо тийм боломж шанс одоо энэ хүн зохион байгуулна гэсэн үг.
Тэгэхээр та магадгүй тэр хүнийг одоо тэр хүн шиг өнцгөөс нүдээр ер нь магадгүй хараагүй, ажиглаагүй, сонирхоогүй гэж магадгүй. За тийм хин нэгэн хүний нэр гарч ирж гин гэсэн үг шүү зөө. За энэ те. Энэ холбоог ерөөсөө төр зур ингэж харахгүй. Урт удаан хугацааны бүр гэрлэх хэмжээний те. Харьцаа учраас маш болгоомжтойгоор ойртож ирж байгаа хүний нэрэг. Бодлоготой бодлогогүй гэх юм үйлдэл хийхгүй. Бүх юм төлөвлөгөөний дагав. Бүх юм цаг хугацааны дагав. Энэ хүний эсвэл энэ ч юм уу. Ер нь бараг энэ байх магадaltaй. Энэ хүний төлөвлөгөөний дагуу л бүх юм явж байна. За цаг үеийг хүлээгээд, боломжтой нөхцөлийг хүлээгээд ингээд яагаад гэвэл өөртөө чинь урт удаан хугацааны ирээдүй харж байгаа учраас тэг бодлогогүй үйлдэл хийхгүй байгаа гэсэн үг шүү. За тэгээ Seven of Pentacles энэ хөзөр маань юу хэлэх гээд байна? Ерөөсөө л ажиглаж хүлээж байгааг хэлж байгаа. Ижил устгахтай. Тэгээ өөрөөсөө бас дахин асууж байна л да. Нэгсэндээ ирээдүгээ үнэхээр миний бодож байгаа шиг энэ эмэгтэйтэй ч юм уу энэ залуутай нийлэх юм бол тийм ээ. Одоо үнэхээр миний бодож байгаа шиг одоо ирээдүй байна уу гэдгийг дахин бодож боловсруулж яах гэсэн үг шүү. Ер нь тэгэхээр айхтар хүн байна гэж. Одоо амьдралаа сонгох гэж байгаа, ханаа сонгох гэж байгаа юм чи айхтарч байхаас яг ерөнхийдөө бол тий. Маш их тийм үн цэнтэй харьцаа холбоо болгохыг хүсэж байгаа гэж хэлэхээр байна. За the world төзөр. За энүүгээр та хоёрын магадгүй өмнө нь бол за зүгээр энгийн жишээр та хоёр өмнө нэг ангийн оюутнууд байсан бол одоо өөр юм болох гэдэг шүү дээ. Эсвэл нэг сургуулийн оюутнууд жишээ нь нэг хамт ажилдаг нэг ажлын хамт бол хэрв байсан бол өөр шатанд гарах гэдэг гэсэн үг энэ world төзрөөр. Нэг тэр үеийн цикл дуусаад тэр үеийн харьцаа холбооны цикл дуусаад дахин өөрөөр эхлэх гээд байгааг. World төзрөөр нэг цикл дуусч нэг өдөх эхэлж байгаа цаг. За хэрв холын зайд байсан бол ойртож ирж байгааг. За дуусаагүй ямар нэгэн харьцаа хин нэгэнд нь байсан бол тэрний харьцаа дуусаад өөр харьцаа эхэлж байгааг илэрхийлээд байгаа. За тэгээд энэ харьцаа одоо нэг дэлхий гэдэг чинь бүх юм комплект ингээд бүхэл бүрэн бүтэн болж байгааг илэрхийлж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингэснээрээ бүхэл бүтэн нэг гэр бүл байд юм уу? Яг нэг тийм урт удаан хугацааны ирээдүй харж байгаа нэг гэр бүлийг л хэлэх гээд байна л гэдэг. Тэгэхдээ энэ хүн бол маш ашиг хүн Fatins Seven of Pentacles үнэхээр миний бодож байгаа сонголт зөв үү гэд одоо нэг гэсэн та ажиглаж байгаа байхгүй юу? Би яг зөв сонголтоо хийх гэж байна уу гэдэг дээрээ. Түрүүн хэлсэн шүү дээ олоо хэмжиж нэг л огтолдог хүн гэж. За тийм төрлийн сүрхий хин нэгний тухай гарч ирээд байна да энэ хөзөр дээр. За яг энэ бас л нөгөөдхийгөө баттгсан үг. Two of Pentacles гэдэг нь болохоор энэ харьцаа яг юм тэнцвэртэй байж чадах уу? Хин нэг нь давмгайлсан ч юм уу хин нэг нь дээрх мэдл яасан ч үгүй юм уу те биш айгуу тийм гоё баланс тэнцвэрээ олж ингэж одоо мөнгө санхүүгийн орлого байсан ч адилхан одоо харьцааны асуудал байсан ч адилхан одоо гэр бүлийн асуудал байсан ч адилхан ер нь нэг харьцаанд баланс тэнцвэрээ олохыг хэлээд байгаа байхгүй баланс тэнцвэрээ олж чадах уу гэдэг дээр энэ гурван хөзрүүд маань ерөөсөө тэр тийм айгүй нухацтай хүнийг л хэлдэг гээд байна. За тэгэхээр Six of Cups
6-гийн аяг хөзрөөр юу гэж байна? Өнгөрсөн дөх тантай хамт одоо магадгүй тэр оюутны ширээ байд юм уу те түрүүнийг оюутны эсвэл сурагчийн ширээ байд юм уу эсвэл хамт олон байд юм уу. За тийм үедээ байсан хуучин дурсамжаа хуучин тэр нэг мэдрэмжээ сэтгэлд үлдсэн хин нэгэн гэдэг нь таныг энд бол толгой төөрөөд байхаар олон байхгүй юу таныг бодож байгаа байхгүй. Тантай хамт хуучин өнгөрөөсөн цаг үе дурсамжуудаа сургууль соёлд байсан бол тэр үе, оюутан байсан бол тэр үе эргүүлэн санан дурсаж байгаа энергийг хэлж байна. За тэгэхээр тэр хүний сэтгэлд та байгаа байх нэ. Алтан түлхүүр сонгосон өөр хин ч алга тэр хүний сэтгэлд. Харин тантай зөв харьцаан дээр яаж балансаа тэнцвэрээ барьж явах вэ? Яаж урт удаан хугацааны ирээдүйтэй харьцаа болгох вэ гэдэг дээр алхамж хийж амжиж байгаа юугүй юу? Алхам хийсэн бол эхний алхамаас илүү яваагүй байгаа юм хүн. Тэр тантай алсын холын ирээдүг хараад байгаа хин нэгэн байна шүү гэж хэлэх гээд. За ингээд 2 дугаар группийн уншлага алтан түлхүүр сонгосон хүмүүсийн уншлага энэ хүрээд өндөрлж байна. За уншлага сонссонд баярлалаа. Амжилт хүсье. За 3 дугаар группийн мөнгөн түлхүүр сонгосон хүмүүсийн уншлага эхэлье. За эхний картуудаар яг юу хэлэх гээд байна вэ? Oracle message card 4. Properties эдгээр картууд Oracle message card доотлууд нь tarot card. За эдгээр картууд юу хэлэх нь вэ? Properties за карт болгон дээр яриа. За энэ хөзрөөр болохоор тийм ээ. Тэр хүн одоо яг одоо ингэ зүрх сэтгэлийнхэн юу гин хин нь үнэхээр үн цэнтэй вэ гэдгээ дотроо одоо ялгаж салгах гэдэг гэсэн үг. Өөрөө өөртөө маш их ярьж байгаа цаг үе нэ. Таны бодож байгаа тэр хүн. Магадгүй энэ хүн хоёр сонголтын дунд байна. Та юу эсвэл хин нэг нь. Хин нь хамгийн их илүү үн цэнтэй вэ гэдгийг бодож байгаа гэсэн үг. Дотроо ялгаж салгахыг хичээж байна гэсэн үг. За past гэхээр өнгөрсөн холбоог хэлж байгаа тийм. Та эсвэл өнгөрсөн дэх холбоо нь энэ манай 1-р групп 3-р групп хоёр жоохон ингэж нөгөө юу гэх юм сонголт хийхдээ жоохон эргэлдсэн баг. Ягаад гэвэл энэ хоёр карт маань нэлийн төстэй энержинууд гарч ирээд байгаа байхгүй юу? Сонголтын дээр эргэлдсэн. Та магадгүй хэрв эргэлзчээ сонгосон бол 1-р группийг бас сонсоод үзээрэй гэж хэлмээр. Яагаад гэвэл өнгөрсөн одоо хоёр дээр одоо байгаа хин нэгэн өнгөрсөн дэх хин нэгэн хоёрыг нэг эргэлзээд байгаа хүмүүс гарч ирээд байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ дээр нь болохоор эсэргээр өнгөрсөн дэх холбоонд хүн нь сэтгэлд нь байна. Хэрвээ та одоогийнх нь бол өнгөрсөнт нь байна энэ үний. Мартаж чадсан юм шиг өөрөө мартцсан гэж бодож байгаа боловч үгүй сэтгэлд нь байсаар байна гэж байгаа байхгүй юу? Тэр хүн бүр дотор нэлээд том байр суурь эзлээд мартахыг хичээж байгаагаа ч мартагдаагүй нэг тийм хүн байгаад байна гэсэн үг сэтгэлд нь. За лог. Өөрөө ч гэсэн тэр харьцаагаа одоо бүр ингээд цоожлоо дахиж харахыг хүсэхгүй. Тэ? Дэлгэж харахыг ч хүсэхгүй байгаа байхгүй юу? Мартчихыг хичээгээд. Гэтэл өөртөө төрж байгаа мэдрэмжийг өөрөөсөө нууж ийн гэсэн үг. Тэгэхээр одоо магадгүй нууж байгаа бүр дарахыг хүсэж байгаа тэр буулгахыг хүсэж байгаа мартсан гэж бодож байгаа тэр хүн нь өөр хин нэгний гадны хүнээс заяа тэр хүний талаар сонсох эсвэл бусдын байдал бусд өөр хүмүүс тэр хүний талаарх мэдээллийг хүргэж ирээд юм уу сонсогдоод байгаа юм уу? За тийм
байх магадлал маш өндөр. Одоо юу гэж хэлэх гээд байна гэхээр тэр чиний өмнөх нөгөө нэг найз зөвхөн ч юм уу найз залуу ч юм уу одоо өстө тэгж байгааг нь л штэ ингэж байгаагаа гэлээ штэ гэх тэгэнгүүт өөрөө мартахыг хүссэн байжсэн чинь ойр орчны хүмүүсээс ч гэсэн одоо ингэж юу хэлээд байна гэсэн үг. Тэр хүний талаар сонсохыг хүсэхгүй байсан ч ирээд байгаа гэсэн үг. Хүссэн хүсээгүй сонсогдоод байгаа гэсэн үг шүү. За тийм болохоор өөрийнхөө сонголт зөв байсан уу? Нэтэрэ гэдэг дээр эргэлзэж байгаа. Өөрөө тэр дотоодын сэтгэл рүүгээ нөгөө хүнээс ингээд сонсонгууд яаж юм гэхээр нэгдүгürt эргэлзүүлж байгаа, хоёрдугаарт өөрөө би мартцсан гэж бодож исэн юмнууд нь сэтэрч гарч ирээд байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгээд айл болох өөрийгөө нэгсэндээ цоожлоод өнгөж харж тэр дотоодын сэтгэл рүүгээ харахгүй байхыг хичээж байгаа хүний тухай гарах гэдэг юм энд. Гэтэл дараагийн үзэр нь юу гэж трансформашн өөрчлөлт. Энэ харьцаа өмнөх шигэ биш. Харьцааныхаа талаар нөгөө боловч болтаана гэдэг шиг бүр ингээд дотроос нь гарч ирээд байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр энэ хүн харьцааныхаа талаар нэлээд гүнг үнцгий бодож боловсруулах нэ. За тэр нь болохоор Ten of Sports буюу өмнө нь өөрийг нь маш их шархлуулж исэн харьцаа. Тийм учраас цоожлоод ахиж хаалгыг онгойлохгүй, ахиж нийггүйгээр булъя гэж бодсон харьцаа гэсэн үг. Гэтэл тэр харьцаа бүр өмнөхөөсөө илүү гүн гүнзгийгээр хичнээн нөгөө ингэдэг үстэй. Нөгөө мартахыг хүсэх тусам мартах гэж хичээх тусам дотроос нь бүр сэтгэлийг нь өвдгөөд мэрээд идэг нэг юм. Ягаад гэвэл ингэж их шархалсан байна гэдэг чинь тэр хүндээ тийм хэмжээний хайртай сайн дуртай байсан гэсэн үг байхгүй юу? Хэрэг тийм биш байсан бол хүн Ten of Swords буюу 10 сэлэм зоологдлоо шархалахгүй. Эргэж хараал мартахч тохиолдол байна. Эсвэл одоо юу гэх юм? Өөр хин нэгэнтэй уулзснараа, өөр илүү хайртай дуртай хүнтэй уулзснараа зүгээр ингээд мартчих орхичж болно шүү дээ. Гэтэл энэ харьцааны нэг онцлог нь юу вэ гэхээр ингэтлээ шархалсан гэдэг чинь тийм л хайртай байсан гэсэн үг. Тийм л учраас тэрийг энэс та нэг цоожтой юм тэгээд ахиж онгойлохгүй дарж хавдарахыг хүссэн гэсэн үг. Гэтэл тэр нь бүр хичнээн хичээсэн ч чадахгүй болохгүй байгаа байхгүй. Одоо энэ нэг сон өдөр чинь сон гэж жижигхэн юм амтай штэ. Энэ цоожных нь нөхөр гарч ирээд ингээд өдөрөөсөө нисээ тавьчих штэ хэрэгчлээтэй. Одооч нөө. Ийм жижигхэн нөхөрч гарч ирч чад өрөөсөө ингээд хичнээн болохыг хүсэж цоожлчод байгаад хүртэл тэгээд байна л гэсэн үг. Тэгээд нэгсэнд амар тайван байхгүй байна. Энийг бол эргэж гаргаж ирээд. Тэгэхээр ийм харьцаа яг ямар гэхээр үүлийн үрийн харьцаа зайлшгүй энэ харьцаатай нүүр тулж иж асуудлаа шийдэх ёстой. Булснараа мартагдах юм уу? Одоо асуудал нь шийдэгдэх харьцаа биш ээ гэсэн үг. За ийм жаахан хэцүүхэн харьцааны тухай байна. За энэ хүний сэтгэлд болохоор тэгэхээр өөрийг нь ингэтлэн шархлуулж шаналгасан хэн нэгэн нь байсаар байна. Өвдөхсөөр байна. Болох гад чадахгүй байна гэсэн үг. Эцэст нь энэ хүн энтэйг нүүр тулахаас өөр аргагүй болж байна. Яагаад? Page of Pentacles. Болох гад мартах гад чадахгүй ахиж эхлүүлээд нэг гэсэндээ энэ хамгийн зөв нь байхгүй. Нөгөө үүлийн үрийн кармагийн харьцаа чинь энэ байхгүй. Гаргаж ирээд уучраа болохоос нааш энэ одоо өөрийг нь зовоож дуусахгүй л гэсэн үг. За тийм болохоор энэ хүн хичнээн ингээд өвдсөн хэцүү байсан ч багаар маш болгоомжтойгоор тэр хүн лүгээ юм уу тань руу юм уу ойртноо.
тэр зовоосон хүн нь хэрв та энэ чинь зөвхөн зовоосон биш, хоёр талдаа л зовсон байгаа ш. Таач зовсон, тэр хүн ч зовсон байгаа байхгүй. Тэгэхээр хэрв энэ хүн танд ийм тохиолдол учирсан бол танилуу шүү заяа. Багаар маш болгоомжтойгоор ойртохыг хүсэж байна. Яагаад багаар гэхээр ахиж ийм амар өвдөхийг хүсэхгүй байгаа гэсэн. Гэхдээ цоошны нөхөр чамаагүй гарч ирчээд одоо 50 байхгүй байгаа сэтгэлдээ нүүр тулахаас өөр аргагүй учраас маш болгоомжтойгоор ойртож ирнэ гэсэн үг шүү. За King of Swords. Энэ хүн гаднаасаа бүхнийг мартцсан юм шиг маш тийм хүйтэн хүндий бүх юма шийдсэн хүн шиг харагдаж байгаа. Гэхдээ ерөөсө дотор талдаа бол дайн тулгаан шиг байгаа шүү. Наанаал тэгэж өнгөцхөн тэгж харагдахыг хүсэж байгаа. Хичээж байгаа гэсэн үг. Тэгэхээр дотоодын мэдрэмжээ бол ил гаргахгүйгээр дарж нууж байгаа хүнээ хэлж. За эцэст нь King of Swords. Анзаарахгүй өөрийг чинь тоохгүй мартсан мэд огт харьцаа холбоо бүггүй байгаа бол ерөөсөө тийм юм байхгүй. Зүгээр л хичээж байгаа гэж ойлгоорой за. Тэгтээ хичээж нөгөө нэг булавч бултаана гэж түрүү ярьсан шүү дээ. Даравч далдайна гэд. Цоожилсан ч гарч ирнэ гэд. Энэ хүний хувьд гон зовлонтой харьцаалтай. Тийм. Таны хувьд ч бас тийм л байгаа. Энэ мэдээж хин нэг нь ганцаараа зовдөг юм гэж байхгүй л да тийм. Хоёулаа хоёр талдаа л зовсон баг. За тэгэхээр гарч ирээд тань руу ингээд үйлдэл хийнэ. За энэ хүний сэтгэлд нь хэн байгаа вэ? Таныг байхгүй байлгахыг хичээж байгаа боловч чадахгүй байна. Уучлаарай л гэж хэлэх гээд байна тийм. Та бол энэ хүний хувьд бол бүр үнэхээр яаж ч болохгүй асар том асуултын тэмдэг. Асар том анхааруулгын тэмдэг нэ гэж. За ихээхэн учирч онцонтой үүлийн үрийн кармагаар учирсан хоёр байна уу даа л гэж хэлэхээр байна да. За тэгэхээр өнгөрснөөс нь үлдсэн та энэ хүний сэтгэлд маш өвчтэйгээр байна. Тий. Энэ харьцаа холбоо болохоор төр зуурын мэдрэмж биш ерөөсөө. Сэтгэлд нь гүндэн толб байр суурь томоор эзэлсэн харьцаа гэсэн үг. За тэр хэлсэндээ тэр хүн гаднаасаа хүйтэн таныг ямарч бодоогүй, санаагүй, мэдрээгүй, харахгүй, хүсэхгүй байгаа юм шиг боловч үгүй ээ тэр нь дотроо шатаж байгаа гэж. Зүгээр л ил тийм дүрс гэж өөрөө хүчтэй хүн болж харагдахыг хичээж байгаа хүн шүү л гэсэн үг. За тэгээд дахин өвдөхөөс айж байгаа. Тийм учраас энэ харьцаа эргээд ер нь сэргэх магадлал маш өндөр. Энэ нь бол өстой цаг хугацааны л асуудал юм гэдэг шиг. Зарим нь ойртцсон, зарим нь арай болоогүй байгаа. Энэ группыг сонгож байгаа хүмүүс. За тэгэхээр энэ хүн мартах гад мартаж чадахгүй, булгаад болж чадахгүй болохоор дахин энэ харьцааг эхлүүлэхээс өөр ямарч одоо тийм аргагүй байдалд орсон тэр цаг үедээ тань руу маш аажмаар, маш одоо болгоомжтойгоор холбогдож эхэлнэ гэж хэлэх гээд байна шүү. За, ингээд 3 дугаар группийн уншлага өндөрлж байна. За, уншлага сонссон танд баярлалаа. Амжилт хүсье. За, сувгийг дэмжиж лайк, subscribe, коммент үлдээж байгаа танд чин сэтгэлээсээ баярлалаа. Амжилт хүсье.